За. Жоохон өргөө. Өргөөч. Чи ч одоо юу гэж өглөө гэдэг нэ? Наадах чинь бохемийн рапсодыг үзчихэд орж ирж байгаа юм байна та. Йоо, гисүү болоо. Идэхгүй шүү. Гисүүг харсан чинь залуугийн нэг явдал бүр санаанд орчихлоо. Та залуудаа ингэж бүжгэлдэг байсан байх нэ. Багшаа. Үгүй дээ, та нар буруу ойлгочихлоо. Том ах маань залуудаа 80-аад оны Смоки гэдэг хамтлагийн шүтэн бичрэгч нь байсан байхгүй юу? Тэгээд ах маань Крис Нормныг дөөрэж үсээ урт ургуулад өмднийхөө шурхныг шүнжин сууж залгаа ойж өргөсгөөд маргааш нь жигтэйхэн ганган бөө сэтгэл хөөрөлтэй амтан гэрээс гартал оройн сэргийлэгчд баригдаад өнөөх нэмэлт шурхнага үстэйгээ хайжлуулаад урвайчихсан амтаа орж ирж билээ. Яалаа гэж тэгж байгаа? Ёстой ойлгохгүй байна. Оо маа. Энийг шийдэх зүгээр хувь хүний хэрэг үсттэй. Юу л та социалист үзэл сурталд нийцээгүй бүхэн хориотой байсан байхгүй юу? Чаал монгори. Йоо, багш ярьсан болохоор л итгэлээ. Ер нь бол үнэмшгэд бэрхэл юм байна. За би лав итгэгч хүн. Үнэмшгэд бэрхч ердөө 30 жилийн өмнө Монголд үзэл сурталын хатуу дэглэм ноёрхож хувь хүний эрх чөлөөг үзэл сурталаар хаан богдуулж байсан.